Хонконгод дэлхийн 126 орны консулын газар ажилладаг. Энд улс орон болгон өөрийнхөө эдийн засгийг Хонконгтой холбох үйл ажиллагаа хийж байт юм байна. Тэгэхээр манай консулын газраас энэ жил анх удаага Монгол Хонконгийн эдийн засгийг худалдааг дэмжих уулзалтыг зохион байгууллаа. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээрээ бид Хонконг Монголын эдийн засаг худалдааны харилцаа хэрхэн үргэлжлүүлэх боломжууд байна вэ гэдгийг үзэгчдэд сонирхуулах болно. Хонконгийн худалдааны эргэлт 7 их 80 $, хэмжигддэг. Энэ дэлхийд тэд 11-р явж байна гэсэн үг юм а. Хонконгод үйлдвэрлэсэн арьс шир, ноос налуур, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн гэж үзэгч таалав сонсоог байх. Тэгвэл аливаа улс хөгжөхөд зайлшгүй үндэсний томоохон үйлдвэрлэлтэй гол ач холбогдлоо чиглүүлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг эвдэж чадсан Хонконгийн хөгжлийн загвар нь хөрөнгийн урсгалыг өөртөө татаж чадвал үйлчилгээний салбарт ч тулгуурлан улс орон хөгжиж болох юмаа гэдгийг батлан харуулснараа онцлог байдаг. Нөгөө талаас байгалийн баялаг, аж үйлдвэрийн түүхийн эдтэй хэрнээ өндөр технологи, хөрөнгө мөнгөний урсгал манай эдийн засагт алга байна. Тэгвэл хөгжлийг бий болгох хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор нэмэгдүүлснээр Монгол улс ч богино хугацаанд хөгжих боломж байгааг ойлгуулж чадсан анх удаа зохион байгуулагдсан Монгол Хонконгийн бизнес уулзалтын ач холбогдол нь оршиж байгаамаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах тухай олон чуулга уулзалтууд ер нь дэлхийн өнцөг боломжт болж байна л да. Сая 20 хоногийн өмнө гэсэн Хонконг бас боллоо. Яг энэ удаагийн уулзалтын хамгийн гол онцлогийг та юу гэж дүгнэж байна? Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд хөрөнгө оруулалт буюу хүмүүс нь хөрөнгө аваад ирэх бол нэг хэрэг. Энэ хэсгийг бол бид сурлаа, харлаа тийм ээ. Дараагийн том хөрөнгө оруулалт бол портфолио хөрөнгө оруулалт буюу хувьцаагаар дамжуулж хөрөнгө оруулах, хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулах. Энэ утгаараа бол одоо дэлхийн томоохон төвүүд байгаа. Хонконг хамгийн ойрхон нь бид нартай, цагийн зөрөөгүй. Лондон, Нью-Йорк, Торонто энэ хөрөнгийн биржүүдээр ингэж энд хөрөнгө оруулдаг хүмүүстэй уулзна гэдэг бол шинэ алхам байхгүй. Хонконгод энэ тасралтгүй хийгээд энд бас тийм хэмжээгээр хүн олдоод байгаагийн гол шалтгаан бол эднийх жилд 84 тэрбум доллар эдний хөрөнгө оруулалт гаднаас орж ирээд 82 тэрбум долларыг гадагшаага гаргасан ганцхан бүс нутаг байгаа бид нар хамгийн том ликвидний буюу хөрөнгө орж ирээд гарч байгаа байхгүй юу. Энэ их хөрөнгийг аваад ашиглаад буцаагаад өгнө гэдэг бол урлаг. Энийг бид чадах ёстой. Ер нь ингээ хүний хөрөнгөөр өөрийнхөө хэрэгтэй юмыг байгуулад сүлд нь ээжээ төлж. Ялангуяа ийм хөрөнгө оруулалт бол заавал нөгөө хугацаа заалт байдаг байхгүй. Банк шиг төдний өдөр төдөн хүйдэд төлнө гэсэн заалт байдаг. Энэ утгаараа бол бид Монгол улсад бидэд 24 тэрбум доллар хэрэгтэй байна хөгжөхөд. Бид нар хүссэн дэд бүтцээ тавихын тулд тийм их хөнгө хэрэгтэй байна. Энийг бид нар манай үндэсний эдийн засаг өөр 10 тэрбум төгрөг. 10 тэрбум доллар тийм 24 тэрбум доллар 14. Энийгээ бид нар зөвхөн энэс нэг 2-3-ын уус гаргаж чадна. Монголын компаниудын 8-ыг гаргаг. Үлдсэн 14-ыг бид ийм маягаар босох хэрэгтэй. Монголд хөрөнгө оруулалтын сэдвийн дор зохион байгуулагдсан Монгол Хонконгийн бизнес уулзалт тавигдсан илтгэлүүдээс харахад гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг сайтар татах төсөл хөтөлбөрүүд бидэнд цөөнгүй байна. Газар нутгийн автуулан хурдны замаар хирж их газрыг Хонконг аралтайгаа холбосон хурдны зам бүхий гүүрүүд барьж байгуулан уулыг нөхөлж хонглуудаар замаа товчилсан ариун туршлагатай Хонконгчууд манай дэд бүтэц авт төмөр замуудын төслүүдийн талаарх мэдээллийг шимтэн сонирхож байлаа. Шин төмөр замын бүтээн байгуулалт нь 5.2 тэрбум доллар Оросын улбаноос бүгд найрамдах Хятад ард улсыг Монголын нутгаар холбосон Транс Монголиа замд 2 тэрбум $, бидэнд шаардлагатай. Үүнийг гадаад зах зээлээс босгох шаардлага мөн бидэнд бий. Яг саний тодтоод байгаа хоёр том төсөл дээр Хонконгийн хөрөнгө оруулагчдыг онцлоод байгааг яг баашилж байна. Бид Хонконг хүмүүсийг Хонконгийн хөрөнгө оруулагч гэж ойлгож болохгүй байгаамаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гол банкуд, санхүүгийн томоохон одоо корпорациуд Гонконгт салбараа нээсэн энд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнээс харахад ч гэсэн маш олон одоо 3 дахь улс орнуудын төлөөлөл болсон олон улсын корпорацийг төлөөлсөн төлөөлөгчид Монголыг сонирхож энэ арга хэмжээнд ирсэн байна л да. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтыг эндээс Гонконгоос татах боломжтой гэдэг нь өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийн идэх оролцооноос илүү их мэдрэгдэж байна л да. Яг эндээс Хонконгоос ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг яаж татчих болохоор байна? Санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байгаа энэ төсөл дээр. Тэгэхээр санхүүгийн загварыг бид гаргаж ирсэн, санхүүжилтийн арга хэлбэрээ одоо боловсруулсан.
Ингээд Монгол улсын засгийн газраас 1 тэрбум долларыг шууд бэлнээр оруулна. Ингээд төслийн компани байгуулагдаад 51%-ийг Монголын төмөр зам компани төрийг төлөөлж эзэмшин, үлдсэн 49% дээр 1 тэрбум долларыг гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас босгоно. Ингээ 2 тэрбум доллар босгосон төслийн компани маань үлдэгдэл 60% санхүүгийн зах зээл дээрээс зээл хэлбэрээр босгоод энэ төсөл хэрэгжих ёстой. За хурдны замын тухайд Алтан булаг замын үдийг холбосон 990 км хурдны замыг BOT буюу барьж ашиглах шилжүүлэх нөхцлөөр нэг том хөрөнгө оруулагч компанид өгье гэж байна. Мөн Хонконгийн талаас эрчим хүчний томоохон компани төлөөллүүд хүрэлцэн ирж тус салбарт монголчуудын эрэлт хэрэгцээ юу байгааг сонирхлоо. Монгол Хонконгийн эрчим хүчний салбарын харилцаа хөгжүүлэх ямар боломжууд байна гэж та харж байна вэ? Миний бодлоор Монгол улсын ирээдүйн хөгжилд Хонконгоос санал болгох зүйл олон байна. Бүх салбарт тухайлбал дэд бүтц эрчим хүчний салбарт хийж бүтээсэн зүйлсээс гадна санхүү хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бид амжилттай хөгжүүлж чадсан. Энэ ч утгаараа дээрх салбаруудад хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөрөнгийн урсгалын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах механизм төрийн нээлттэй бодлого олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бид бүрдүүлсэн туршлагатай. Энэхүү туршлагаас монголчуудтай Монгол улсын засгийн газартай хуваалцах бүрэн боломж бий гэж би үзэж байна. Яг бид нар Хонконгтой энэ эрчим хүчний салбарт яаж хамтарч ажиллах боломж байна? Тэгэхээр өнөөдрийн энэ хуралд уулзалтанд оролцсны гол зорилго маань эрчим хүчний салбарт болвол эх жилүүдэд бол асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Ялангуяа эрчим хүчний шинэ их усруудыг суурьшлийн шин бүсүүдэд зүүн бүс, говийн бүс, өмнөд бүсүүдээр бол уул уурхай дагсан энэ суурьшлийн шинэ бүсүүдэд шин уул уурхаанууд эрчим хүчний их уср бол маш шаардлагатай байгаа. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөж гисэн эрчим хүчний их усруудыг барихаар тусгагдж байгаа. Тэгэхээр энд өнөөдөр танилцуулгахдаа хамгийн гол нь энэ хөрөнгө оруулагчид маань олон улсад хөрөнгө оруулсан туршлагатай яаж одоо үр дүнтэй хөрөнгө аль талдаа ашигтайгаар хөрөнгө оруулах уу гэдэг талдаар бол дэлхийн одоо худалдааны байгууллагууд ихэнх худалдааны байгууллагууд төвлөрсөн одоо Монголд хамгийн ойрхон сегмент Гонконг болж штэ. Тэгэхээр энэ дээр бол өнөөдрийн хуралд уулзалтанд бол маш олон хөрөнгө оруулагчид ирсэн байна. Монголын одоо хөрөнгө оруулалтын орчин нөхцөл эрчим хүчний салбарын өнөөдрийн хууль эрхцэн орчин ямар байгааг маш их сонирхож байна. Тэгээд бид нар сүүлийн үед одоо шаардлагатай байгаа. Ялангуяа сэлэн мөрний сав газарт бид нар том чадлын усан цахилгаан станц маш шаардлагатай байна. Тэгэхээр усан цахилгаан станцыг одоо барихад мэдээж энэ Гонконгийн энтхийн хөрөнгө оруулагч нарт бид нар одоо зайлшгүй Монгол руу татах, тэнд бидний гадны дэмжлэгийг авчиж ус энэ том бүтээн байгуулалтуудыг явуулах шаардлага байгаа. Тэгэхээр энэ төслүүдэд бол бид нар өнөөдөр танилцууллаа. Тэгэхээр энд бол хөрөнгө оруулагчид бол маш их сонирхож байна. Бид гадны хөрөнгө оруулалтыг Монголынхаа хүрсэн шингээхийн өмнө бусдаас суралцах, гадны туршлагаас хуваалцах олон зүйл байгаа нь Хонконгийн хөрөнгө оруулалтын газрын дарга Саймон Галпны илтгэлээс харагдсан юм а. Ердөө 5 зүйлд анхааран ажилласнаар Хонконгийн эдийн засгийг дэлхийн жишгт хүргэсэн туршлага тэдэнд байна. Нэгдүгээр дахь Хонконг бол татварыг бага байлгах бодлогоороо хөрөнгө оруулагчдыг татаж чадсан юм. Ихэнх тохиолдолд худалдааны татварыг авдаггүй нь худалдааны салбар өсөх гол шалтгаан болсон. Хоёрдугаарт Хонконгод дэлхийн стандартын өндөр технологи хамгийн хурдан нэвтэрдэг. Энэ үзүүлэлтээрээ бид дэлхийд 8 дугаарт жагсаж чадаж байна. 3 дугаарт хүний нөөцөд маш их анхаарал хандуулдаг. Ихтэй сургуулиудын чанар нь ч өндөр байдаг. 4 дугаарт Хонконг бол хамгийн аюулгүй газар. Дэлхийн нийт Чаки Чаны Зодонто киногоор Хонконгийг төсөөлдөгч яг ажиллаж амьдарч байгаа хүмүүс үүнийг няцааж чадхаар итгэлтэйгээр Хонконг бол дэлхийн хамгийн аюулгүй газар гэдгийг батлан хэлнэ. 5 дугаарт цаг хугацааг маш зөв үнэлэх мэдрэмжийг хөгжлийн бодлогодоо тусгаж чадсан юм а. Энэ 5 зарчмын үр дүнд өнөөдөр Хонконгод жилдээ 42 сая хүн ирж очиж байна. Энэ тоо өмнөх оныхоос 16% өссөн гэдэг нь дэлхийн нийтийн эдийн засгийн тааг байдал Хонконгод хамгийн багаар нөлөөлж байгааг илэрлэж ноён Саймон Галпн дүгнэлж байлаа. Үнэхээр ч жуулчдын урсгал татраагүй тэднийг дагсан дэлхийн том сүлжээ дэлгүүрүүд ашиг орлого өндөртөө хэвээр байна. Үүний гол шалтгаан нь Хонконгийн эдийн засаг 18 жил дараалан
дэлхийн хамгийн чөлөөт эдийн засгаар шалгарч байгаа явдал юм а. Ийм ч учраас хамгийн чөлөөт эдийн засаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд эндээс босгодог хөрөнгө мөнгөний хэмжээж мөн л дэлхийн тэргүүлэх түвшинд хөрөнгө хөгжсөн байна. Өөрөөр хэлбэл Хонконгийн нэрийн хуудас болсон эдийн засгийнх нь бас нэг чухал тулгуур бол мэдээж хөрөнгийн бирж юм а. Монголын эвлэлээс анх удаа Монголын үндэсний телевизийн сурвалжлах хэсэг Хонконгийн хөрөнгийн биржтэй танилцах боломжийг бизнес уулзалтын дараагаар Монгол улсын ерөнхий консул Ариун Болд бүрдүүлж өгсөн юм а. Тус бирж дээр Монголын уул уурхайн 5 компани хувьцаа арилжигдэж байгаагаас Mongolian Mining Corporation-ы 2010 онд гаргасан хувьцаа $750 сая хөрөнгө оруулалт босгоснороо Хонконгийн хөрөнгийн бирж дэх тухайн жилийнхээ шилдэг 10 хувьцааны нэг болж чадсан. Анх төлөвснөөсөө 11 дахин их үнийн санал авсан юм а. Бусад 4 хувьцаач мөн л амжилттай хөрөнгө оруулалтаа татсаар байна. Тэгэхээр манай үзэгчид мэдж байгаа. За Хонконгийн хөрөнгийн биржийн хувьд бол Монголын 5 компани IPO хийсэн ба гэхдээ эдгээр бол бүгд уул уурхайн компаниуд. Тэгэхээр энэ Хонконгийн хөрөнгийн биржийн төлөөлөлтөд бид уулзаж ер нь манай бусад компаниудад хэр их боломж байдаг талаар асууж ярилцах юм л да. Тэгэхээр my first question is about Монголын уул уурхайн бус компаниуд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах боломж бий юу? Танай биржийн тавьдаг үндсэн шалгуурууд юу вэ? За манай биржийн хувьд Монголын компаниудтай улам ойртой ажиллах бодлого баримталж байгаа. Өнгөрсөн онд манай шинжээчид 7 удаа Монголд очиж компаниудын байдалтай танилцсан. Шалгуурын хувьд ашиг орлогын хэмжээ, зах зээлд эзлэх хувь хэмжээг нь голчтой харгалздаг. Тухайлбал санхүүгийн сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 50 сая Хонконг долларын ашигтай ажилласан байхыг шаарддаг. Бас хувьцаа гаргах тухайн жилдээ зах зээлийн хэмжээ нь 200 сая Хонконг долларт хүрсэн байх шалгуурыг тавьдаг. Монголын 5 компани бүгд манай үндсэн самбарт хувьцаа нь арилжаалагдаг. Жаан буюу 2 дугаар самбарт мөн монголчуудад боломж байгаа. Энэ дашрамд Монголын үзэгчдэд хандаа хэлэхэд Хонконгийн хөрөнгийн бирж нь сүүлийн 10 жилийн хугацаанд IPO буюу анх дахь зах зээлд хувьцаа гаргалтаараа дэлхийд эхний 5 тасралтгүй жагсаж байгаа. Энэ зах зээлд маш их туршлага хуримтлуулсан, цаашдаач Монголын компаниудад нээлттэй байх болно гэж хэлэхэд таатай байна. Үнэхээр бид Хонконгоос суралцах зүйл их байгаа. Тэд ч манай зах зээлд хөрөнгө оруулах асар их сонирхолтой байна. Харин өнөөдрийн хүртэл Хонконгийн гих хөрөнгө оруулалт манад бараг алга байгаа нь бид өөрсдийнхөө талаар тэдэнд тодорхой мэдээллийг өгч байгаа үетэй холбоотой байна. Гадны хөрөнгө оруулагчдад Монголын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авахд засгийн газрын оролцоотой зохион байгуулагддаг ийм чуулган ихээхэн ач холбогдолтой юм а. Уулзалтын хэлэлцүүлгээс харахад Монголд тээвэр логистикийн салбар маш чухал гэдгийг ойлголоо. Гадны хөрөнгө оруулалтын хувьд ч Монгол улс маш нээлттэй бодлого баримталж байгаа нь албаны хүмүүсийн өгсөн мэдээлэлээс харагдаж байна. Хөрөнгө оруулагчид аливаа улсад мөнгө оруулахаас өмнө улс төр эдийн засгийн нөхцөл байдлаас нь гадна ахуй соёлын талаар ихээхэн сонирхон судалдаг. Бид Монголыг ихээр сонирхож байгаа ч томоохон төслүүдээс гадна Монгол улсын талаар хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллүүд, ийм мэдээллийг хүргэх гүр арга хэмжээнүүд урд өмнө нь цөөхөн удаа зохион байгуулагдсан. Иймээс өнөөдрийн чуулган ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Чуулганы үеэр манад байдаггүй хэрнээ гадны улсуудын банк санхүү хөрөнгийн зах зээлийнх нь тулгуур болсон ойлголтууд мэдээллийн талаарч Citibank болон BNY Mellon санхүүгийн байгууллагын илтгэл тавьсан юм а. Манай үнд цаасны тухай хууль улсын их хурлаар батлагдaltaгүй жил тойронд уншиж байхад тэд уг хуулийн заалтад багтсан хадгаламжийн сертификат гэдэг үнд цаасны нэг хэлбэрийг ашиглан хэрхэн мөнгө босгодог жишээгээ тайлбарлаж өглөө. Сая энэ хөрөнгө оруулагчид хийсэн хэлж асууж байна. Хууль маань хизээ батлагдах вэ? Энэ хууль батлагдахаар нэлийн шинж боломжууд нэвтгээд байна. Жишээ нь хоёр зах зээлээр нэгэн зэрэг хувьцаа гаргах, сайн хадгаламжийн бичих хэлбэрээр хувьцаа гаргах. Монголд ч гэсэн гадаад хувьцаа гаргасан компаниуд Монголынхаа зах зээл дээр хадгаламжийн бичгээр хэлбэрээр хувьцаа гаргах юм тийм. Ийм боломжуудыг бол нээх гээд байна.
Уулуурхай манай хөгжлийн ирээдүй гэж бид ярьдагч манай эдийн засгийн 20% л эндээс бүрдүүлдэг юм а. Харин алстай бусад салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татахад төрийн бодлого хэрхэн чиглэгдэж байгаа тухайд за ялангуяа газар тариалан хөдөө аж ахуйн салбар бол бас уулуурхайтай дүйцэх хүч хэмжээний үйлдвэрлэлийг явуулж байна. Энэ салбарт бол хөрөнгө оруулалт сонирхолтой одоо хүмүүс бол олон байгаа нь харагдаж байна л да. За хөрөнгө оруулалтыг татахын тулд мэдээж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах асуудал байна. За энэ нь бол хэд хэдэн одоо гол шугам нь байж байна. За нэгдүгээрт бол дэд бүтцээ хөгжүүлэх ёстой хөрөнгө оруулагчийн одоо өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд. За энэ хүрээнд бол одоо авто зам, төмөр зам, тийм ээ, цахилгаан станц гэдэг энэ асуудлууд маань орж байна. За нөгөө талаас бол засаглалын асуудлыг сайжруулах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл төргөн шуурхай ажилдаг, тийм ээ, үр дүнтэй ажилдаг ийм одоо бүтэц, засаглалын бүтэц хувийн салбартаач тэр, төрийн салбартаач тэр байвал бизнес эрхлэхэд илүү таатай орчин бүрдэж байгаамаа гэж. Өөрөө сая маш чухал ихтгэл тавилаа л да. Юу гэвэл мэдээж хөрөнгө оруулалтыг бид Монголд урина, гэхдээ байгаль орчны асуудал маш чухлаар хөндөгддөг. Тэгэхээр ер нь нэг талаасаа байгаль орчны яаж хамгаалах вэ гэдгийг нэг шалгуур үзүүлэлт гэж үзвэл энэ гадныханд хэр өндөр босго вэ? Эсвэл бидэнд одоо хүртэл огт босго алга уу? Тэгэхээр ер нь бол бид нэлээд босгогүй явж ирсэн. Энийг бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг татах баг юу гэмтэй нэг бас хөшүүргэн юм шиг бодож ирсэн. Тэгэхээр цаашдаа тийм байж болохгүй л дээ. Эхнээсээ хүмүүст энэ орн чинь байгаль орчны хууль тогтоомжтой шүү. Байгаль орчны одоо байгалийн нөөц баялаг нь өөрөө үнэгүй зүйл биш шүү, тийм ээ. Альва одоо байгалийн баялагыг хөндөж байгаа бол тэрийг буцаагаар нөхөн сэргээж явах хэрэгтэй. Энэ зардал гаргаж явах хэрэгтэй. Энэ эхнээсээ ил тод байх хэрэгтэй л доо. Гэхдээ мэдээж хэрэг байгаль орчны энэ хууль тогтоомжийг бид нар хэрэгжүүлэхдээ хүнийг айлгах байдлаар биш. Өөрөөр хэлбэл шаардлагатайгаас илүү хэмжээний зардал гаргуулахаар байж болохгүй. Тэгэхээр хамгийн гол нь шодрог байх хэрэгтэй. Бид нар өөрөө өөрсөндөө шодрог байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад шодрог байх хэрэгтэй. Анх удаа зохион байгуулагдсан Монгол Хонконгийн бизнес уулзалтын талаар гадны хэвлэлүүд ч онцолж үр дүнтэй боллоо гэж дүгнэж байсан юм а. Тэгэхээр Хонконг бол маш богино хугацаанд амжилттай хөгжсөн нууцсан санхүүгийн зах зээлийг үнэхээр хөгжлийн төв болгож чадсан байгаа л да. Тэгэхээр манад ийм боломж харагдаж байна уу? Хонконгийн эдийн засгийн бас нэг чухал үзүүлэлт нь бол сүүлийн 18 жилд хамгийн чөлөөт эдийн засаг гэж дэлхийд үнэлэгдсэн. Энэ эдийн засгийн ихэнх одоо өрсөлдөөн бусад бүх зохицуултыг зах зээлийн эдийн засгийн хуулиудаар явуулж явах нөхцөлийг бүрэлдүүлсэн байгаа. Тэгээд мэдээж хэрэг харьцангуй давуу талын хувьд бол үнэхээр санхүүгийн олон улсын төв болоод байна. Монголд бас энэ боломжуудыг түшгэлж, ашиглаж, хамтран ажиллаж өөрийнхөө хөгжилд нэмэр болох олон боломжууд байгаа гэж бид нэр үздэг. Манай ерхий консулын газраас бол аль болох нэгдүгээр төл жишээлбэл бид нэрэнд одоо Хонконгийн хөрөнгөний биржтэй бол хамтарч ажиж эндээс хөрөнгө босгох юм боломж байна. Хонконгийн өөр үйлчлэгээнд тулгуурласан эдийн засаг байгаа. Банкны салбар бол одоо 170 гаруй банкнд ажиллаж байна. Түүнээс төлөөлөгчийн газар оруулаад дэлхийн топ 100 банкны 70 нь Хонконгод энэ бүсийг хариуцсан ажилтдаг гэвэл бүгд ойлгох байх. Түүнээс гадна хөрөнгө оруулалтыг бас Монгол руу нэмэгд оруулах мэдээж хэрэг бид нар томоохон төслүүд маань бол яригдж байгаа. Үүнээс гадна манай улсын эдийн засгийг жижиг дунд үйлдвэрлэлд давамгаалсан энэ чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх энэ боломжийг бас бид нэр эрэлхийлж ажиллаж байгаа. Ер нь Монголыг сонирхлыг бас бий болгох хэрэгтэй. Монголд итгэл үнэмшлийг бас улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Дээрээс нь Монголын талаар мэдээллийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Энэ талаар мэдээллийг бол бид нэр өгдөг юм тогтолцоо болгоё. Энэ одоо хурлыг жил болгон явуулдаг болгоё. Энүүгээр Монголын одоо манай бизнес эрхлэгчид өөрийнхөө төслийг авчираад танилцуулах, нөгөө талаас Хонконгийн хөрөнгө оруулагчид Монголын тухай мэдээллийг одоо үнэлж судлаад тэрэн дээр одоо толгуурс хөрөнгө оруулалтаа хийх боломжуудаа ийм нэг платформ бэлэн болгоё гэж байгаа юм. Анхны уулзалтад гадаад дотоодын 150 гаруй төлөөлөгч оролцсны дотроос дэлхийд тэргүүлэгч JP Morgan, Citibank-ууд мөн Хонконгийн хөрөнгө оруулалтын газар бизнесийг хөгжүүлэх товчоо хөрөнгийн бирж зэрэг байгууллагууд нь Монгол улсын нэр хүндийг өргөж сайтар сурталчилж өгсөн юм а. Харин эх жилийн уулзалтыг илүү үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажилд манай консулын газрынхан яг одооноос шамдан ороод байна.